Бэрэж клубын Smart Money 21 өдрийн сургалтын давтамаар л энэ 3-7 хоногийн жижиг хөтөлбөрийг дамжаад төсвөлд нь та мөнгө санхүүгээ маш гоё зэгцлээд хамгийн гол нь Бэрэж клубээрээ бид нэр мөнгө санхүүгийн тухай, хөрөнгө оруулалтын тухай ойлголтоо яг нэг цэг дээр хамт зэрэг аваачиж байгаа гэдгээр маш гоё давуу талтай байгаа. Тэгэхээр санхүүгээ зэгцлэхэд бэлэн үү? Сонирхолтой аяллаа эхлүүлэхэд бэлэн үү? Өнөөдрийн хамгийн ихний сургалт маань болохоор баян амьдрал гэж юу вэ гэдэг нэртэй хичээл байна. Тэгэхээр бидний зорилго Бэрээчийн клубын гишүүдийн маань гол зорилго тийм юу вэ гэхээр бид нар өөрийнхөө хүч хөдөлмөрөөрөө санхүүгийн эрхчлөлөө бүтээх ийм аялал хамт гарч байгаа. Энэ зорилгын арталд гарах үед энэ зорилгыг биелүүлээд баг багаар ингээд үе шат дамжаад явах үед хүнд маш гоё яд шаргал мэдрэгддэг. Дээрэс нь сэтгэл ханамжтай байдал өөрөөрөө бахархах мэдрэмжүүд төрдөгөө. Тэгэхээр бидний гол зорилго юу вэ гэвэл санхүүгийн эрхчлөлөө бүтээх гэж байгаа. Гэхдээ тэр санхүүгийн эрхчлөлөө яг ингээд хоёр гараараа өөрийнхөө хүч хөдөлмөрөөр өөрөө бий болох гэж байгаа гэдгээр маш гоё зүйл байгаа юм. Тэгэхээр надад нэг асуулт байна. Хичээлээ эхлэхээс өмнө хамгийн эхлээд юу вэ гэвэл баян амьдрал гэдэг нь юу гэсэн үг вэ гэдэгт та эхлээд хариулнаа. Яг одоо бодож байгаад ингээд бичлэгээ зогсоож байгаад ингээд бүр дэвтэр дээр бичээд нэг өөрөөсөө нэрээ нэг асууж үзэн. Нэрээ би баян амьдралыг юу гэж боддөг юм бэ? Ихэнх хүмүүс баян амьдралын талаар маш ерөнхий ойлголттой явж идэг. Ингээд асуухаар энэ талаар огт бодож үзээгүй байдаг. Нухацтайгаар нарийн ерөөсөө бодож байгаагүй. За нэрээ юу илээ байж байгаарай. Хүссэн бүх юм авах. Хүссэн үедээ аялдаг болох. Мөнгөний талаар санаа зовхгүй гэх мэтчлэн тодорхой нарийн биш ерөнхий бүдүүн баараг хариулт ихэнхдээ өгдөг өө. Тийм тодорхойгүй байгаа учраас тэрийг биелүүлж болохгүй яваад байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр сард яг ямар хэмжээний орлоготой байх юм? Аль улсаар аялах юм? Хизээ аялах юм? Хинтээ аялах юм? Хэдэн төсөв нь хэд байх юм те? Хаана хэрхэн амьдрах юм? Ямар байр савнд амьдрах юм? Ямар машин дээр унах юм? Юу идэж хэрэглэх вэ? Ямар хоолунд идэх вэ гэдгээ хүртэл ямар хувц хонор өмсөх вэ, ямар брендийг хэрэглэх вэ гэдгээ хүртэл нарийн гаргаж ирж бодож төсөөлнө гэдэг нь өөрөө баян амьдралыг яг өөртөө одоо нэг тодорхой болж байна. Одоо хорвоо дэлхийгээсээ юу хүсэж байгаа нь ойлгомжтой болж эхэлж байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нэг бүдүүн бараг мөнгөнд ерөөсөө санаа зовхгүй болох гэж тийм ерхий хариулт биш, илүү тодорхой нарийчлсан хариултыг гаргаж ирэх цаг нь болсон байна гэсэн үг. Тэгэхээр таны хувьд баян амьдрал гэж юу гэсэн үг вэ? Энэ хүн болгон дээр өөр гарч ирнэ. Зарим хүний хувьд баян амьдрал гингүүд яг ажил гэж үр хөвгтөө орох биш. Хүүхдүүдтэйгээ цаг өнгөрөөдөг болох байж болно. Зарим хүний хувьд үр яана гэж санаа зовхоо болоод бүр үргүй болох өрөө дарахал баян амьдрал тий. Зарим хүний хувьд аав ээжтэй туслах, зарим хүний хувьд нэг юм энийг зохицуулах, тэрийг шийдэх, ингэх тэгэх гэдэг. Яг нэг хариулт гэж байхгүй. Хүн болгоны онцлогоос хамаарат, яг одоо санаагийн зовоож байгаа зүйлээс хамаарат баян амьдралыг өөр хүн тодорхойлдог. Тэгээд өөртөө гаргаж ирж бичиж байгаа, тодорхойлж байгаа тэр хариулт нь хамгийн зөв хариулт байдгаа. Адилхан байх албагүй. Ер нь бид нар юм хувийн санхүүгийн ертөнцид ороход энд яг энийг л ганцхан даг гэсэн ганцхан ширхэг хариулт огт байдаггүй ертөнц. Хувийн санхүү гэдэг бол хүний дотоод ертөнцтэй холбогддог маш юм одоо өвөрмөц гоё зүйл байдаг учраас хүн болгоны хувьд өөр гарч ирдэг. Энэ хүний хувьд зөв байгаа зүйл нь тэр хүний хувьд огт буруу байх тохиолдол байдаг байхгүй. Тэгэхээр тийм сонирхолтой зүйлийг бид нар зэгцлэх гэж байгаа гэж бодглохоор хамгийн гол нь та өөрийнхөө зүйлийг тодорхойлж гаргаж ирэх нь чухал шүү. Нийгэмдэр баян хүний тухай буруу төсөөллүүд их бидний тархинд суучихсан байдаг. Баян хүн гэдгээд бодонгууд чинь маш их мөнгө өртөг, баян тансаг амьдардаг, үнэтэй машинтай, том хаустай одоо юу гэдгийг тий маш их зардал гаргадаг баян тансаг ингээд байнгын зардал гаргаж идэг амьдралыг бид төсөөлдөггүй. Гэтэ яг үндэ одоо саятан хурш гэдэг ном дээр бодит долларын саятангууд дээр хийсэн судалгаа байдаг. 30 жилийн судалгааны дээр бичигдсэн ном байдаг. Тэр ном анх долларын саятангуудыг судлаад хүмүүс яаж долларын саятан болдгийг бусдад зааж өгье гэдэг тэр том төсөл хэрэгжээд яг тэр тансаг машин ундаг, тансаг хауст амьдардаг хүмүүс дээр очисон байгаа байхгүй хамгийн эхлээд. Тэгээд шоконд орсон. Тэр тансаглал дунд байгаа хүмүүст хөрөнгө гэд байх юм бараг байгаагүй. Тэд нар хөрөнгө оруулалт хувьцаа, бонд, үнэт заас, алт чухал зүйлүүдийг огт эзэмшдэггүй, бараг эсвэл бараг байхгүй, эсвэл огт байхгүй. Хөрөнгөгүй хүмүүс болж таарсан. Яг үндэ баян хүмүүс биш болж таарсан. Дээд гайхаад бүр жинхэнэ бачуудыг хаагаад исэн хаанаас олцсон бэ гэсэн чинь бүр хотын захын хорооллоос эхэлж ирийн хуучин машин ундаг, нэг хувцаа бүр илэгдтэл нөмсдөг, даруухан амьдралтай хүмүүс маш их хөрөнгөийг хураачсан байсныг олж мэдсэн. Тэгэхээр баян хүний тухай буруу төсөөлөл нийгэмдэр байдгийн шалтгаан нь бол энэ их тансаглал, энэ их брэнд бүтээгдэхүүн гэдэг ямиг эдэлж хэрэглэж байгаа гэдэг чинь өөрөө айгүй тийм гялтгансан анхаарал татмар гоё маркетинг байхгүй юу? Тэр маркетингд бид нар автагдаад нэрээ би тэр ямиг авах хэрэгтэй, хэрэглэх хэрэгтэй юм шиг. Тэгвэл би гоё баян болох юм шиг. Тэгээд нэг нийгмийн цаанаасаа зохиож байгаа хуурамч тоглоомонд оролцоод өөртөө байгаа баялгаараа хөрөнгө цуглуулах биш харин хуурамч баяны дүрийг хэсэхийн тулд ингээд үрээд зарцуулаад дуусгачдаг гэсэн. Яг бодит амьдрал дээр баян хүн гэдэг нь тийм их зүйлийг хэрэгэлдэг.
бодолтой авалт хийж байгаа хүн биш, харин хөрөнгө цуглуулад байдаг хүний баян хүн гэж хэлдэг. Хувьцаа цуглуулдаг, бонд цуглуулдаг, ирээдүйдээ зориулдаг, мөнгө хадгалдаг, пассив орлого хөрөнгө бүтээдэг хүний баян хүн гэдэг. Жинхэнэ үнэн тэр. Гэхдээ яг тэр жинхэнэ бачуудын амьдралыг харуулъя гэхээр тэрийг бараг хинж үзэхгүй байхгүй юу? Тийм уйдгартай амьдралыг, тийм даруухан амьдралыг хинж хүсэхгүй. Хүн болгон гоё тансаг, гоё гялгар цэлгар юмыг харахыг хүсдэг учраас маркетингийн арга хэрэгсэл яг хүний анхаарал татахын тулд бидний тархинд нэг буруу төсөөлөл үүсгэдэг. Энэ дээр нэг жишээ дурдах юм бол өөр зүйлтэй жишээ ярих юм бол пиццаны реклам. Пиццаны реклам дээр дандаа гоё хазаргалтай, гоё залуу хосууд ингээд гэр бүлтэйгээ сууж ширээ тарьцуугаад пицца идж байгаагаар гардаг. Тэр хосууд маш гоё гойлог туранхай байдаг. Бодит амьдрал дээр пиццаны хэрэглэгч нар пицца байнга иддэг хүмүүс илүү дэлжинтэй хүмүүс байдаг. Тэрийн хоёр бодит байдал бол зуртаар гарч байгаа рекламны байдал хоёр хоорондоо зөрөөд байгаа. Тэгэхээр яг үндэ тийм одоо жишээлбэл сошиал медиа дээр маш гоё битээ бүсгүүчүүд ингээд байдаг болчихсон. Тэг хүмүүс ингээд арга шоконд дурмаар ямар гоё туранхай юм бэ? Ямар гоё хөрх юм бэ гэхээр бүгдээрээ нэг юм одоо тэр хүний биеийг ингээд тураадаг фильтр ашигладаг болсон. Тэг яг тэр бие жинхэнэ бие ерөөсөө биш болчихсон. Тэгэхээр биднэрт харагдаад байгаа юм бодит амьдрал хоёр хоорондоо яг ингээд зэрэгцүүлээд харахаар өөр идэг гэсэн үг байхгүй. Тэр нь автагдаж болохгүй, тэр нь төөрөлдөж болохгүй гэдэг нэг чухал зүйл байгаа. Яг үндэ баян хүмүүс ямар хүмүүс байдаг вэ гэхээр арвиж, хямгаж, хэмнэлттэй, хураадаг, хөрөнгө цуглуулдаг, ирээдүгөө боддог ийм хүмүүс байдаг шүү гэж. Тэгээ хүн болгон аз жаргалыг маш их хүсдэг, аз жаргалтай баймаар байдаг. Гэтэл аз жаргал гэдэг нь хаанаас нэг мэдрэгддэг вэ гэхээр эдийн засгийн зорилгоо биелүүлээд эргээд харах тэр мөч. Тэндэр хүн маш өндөр аз жаргал мэдэрдэг гэдгийг судалгаанаас ч харсан байна. Тэгээ бодит амьдрал дээр ч гэсэн бид нар одоо би рич клуб дээр хөрөнгө оруулалтаа эхлүүлье, 100,000 төгрөгөөр эхлэе, 1 сая төгрөнд хүрье, 10 сая, 100 сая тэр бомын багц бүрдүүлэх гэдэг зорилго тавиад явж байгаа. 1 саяг давсан олон хүн байна, 10 саяг даваад явж байгаа хүмүүс гэж байна. 100 саяын багцыг биелүүлж байгаа хүмүүс эхнээсээ гарч ирцгээж байна. Бэрэж дотроос тэр бомын багцтай хүмүүс мөтгөн гарч ирнэ. Бид нарт нэг 3 жил өччих, 5 жил өччих те 10 жил өччих бид нар тэр бомын багцыг хийгээд үзүүлъя гэж. Энэ бол бэрэж клубын хувьд хөрөнгө оруулалтаа 100,000-аар хий, 1 саяар 10 сая, 100 сая гэдэг нь бол бидний хувьд эдийн засгийн зорилго байгаа байхгүй. Тэгээд эдийн засгийн зорилгоо хүн биелүүлэх мөчтөө гоё үнэтэй тансаг брендийн үнэтэй хувцс ч юм уу нэг одоо цахилгаан хэрэгсэл ч юм уу нэг авснаас илүүтэйгээр яг ингэ чин сэтгэлтэй маш баяр өвчтэй тийм аз жаргалыг мэдэрдэг байх нэ гэсэн. Магадгүй энэ эдийн засгийн зорилго гэдэг дотроос үр дарах гэж болно тийм нэг өрнөөсөө дарах эсвэл нэг зорж исэн зүйлээр биелүүлэх хүчүүд байж болно. Тэгээд та үнийг мэдгүй буюу үнэтэй машин унаж тансаг байшинд амьдардаг хүмүүст баялаг хөрөнгө гэж баг байдаггүй. Яагаад байдаггүй вэ гэхээр эдгээр хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэм маяг нь асар өндөр зардалтай байхгүй. Хүүхдүүдэд үнэтэй сургуульд өгнө. За тэгээд үнэтэй машин гэдэг чинь өөр асар том зардал. Тансаг байшин гэдэг чинь тэр байшингийн арчилгаа. Одоо жишээлбэл Улаанбаатарт Монголд ингээд нэг тэрбумын хаус амьдардаг айл өргөлөж бодоход тэр хаусыгаа тойрж байгаа зүлэгжүүлэлтэнд гардаг зардал нь сарын сая 200 сая төгрөгийн зардал гардаг байхгүй. Сөөгийн зардал өндөр гарна. Тэгээд тэр том хаусыг чинь өөрөө цэвэрлээл байгаад иж болохгүй үйлчлэгч ажилт аваад сарын цалин 3 саяас эхэлж яадаг ч юм уу те. Ингээд тийм одоо үнэтэй машин унсны тансаг байшинд амьдарсныг дагалдах зардал. Зөвхөн энэ хоёрын үндсэн зардал биш. Энээс нь нэмээд сар болгонд тэр хүнээс гарч яадаг асар өндөр зарлууд гэж байдаг. Тэгээд нэг ийм тансаг амьдралын хэм маягт хүн орохороо тэрийгээ давж гарахын тулд асар их бас их завгүй ажилдаг, маш их стресстэй болж эхэлдэг гэх мэтчлэн зүйлүүд байдаг. Харин жинхэнэ баян хүмүүс жирийн амьдралаар амьдарч мөнгө хөрөнгө хураахыг илүүд үздэг гэдэг. Энийг та мэдгүй. Энийг бол ер нь би бол мэдхгүй явж байсан. Би баян амьдралыг тансаглал гэж бодож байсан. Яг үндэ баян амьдрал жирийн амьдрал гэж юусоо мэдээгүй. Тэгээд энэ талаарыг мэдэж эхлээд нэрэл айгу тархиа угаалгацсан юм шиг, хурдтагдсан юм шиг. Нэрээ тийм байдаг гэж юу ямар сони ингэж бүр гайхаад нөгөө талдаа өөртөө байгаа аял жирийн амьдралын хэм маягнда талархах, хайрлах мэдрэмж бас надад төрж байсан. За тэгвэл чинэлэг буюу баян амьдралд хүргэдэг 7 хүчин зүйлийн талаар ярилцъя. Нэгдүгürt нь дагалгын сайтангууд буюу төгрөгийн тэр бомтонгууд гэсэн бидний зорж байгаа зорилгонд хүрсэн байгаа хүмүүсээс 200 гаруй хүмүүсээс авсан судалгаанаас ингээ харахад эхнийх нь тэд худалдан авч чадах боломжтой нь харьцуулахад маш таруухан амьдралдаг гэж. Чадахгүй бол биш, чадна. Гэхдээ тэр нэг тийм одоо өчр холбогдлолтой санагддаггүй даруухан амьдралын хэв маягаар амьдардаг ба зардал гаргадаг гэсэн. Тэгээд энэ дээр яг баталж хэлэхэд одоо бирж клубээс маань 100 сая багцтай ингээд хөрөнгө оруулагч төрж байгаа байхгүй. Тэр хүний амьдралын хэв маягийг харахад сарын зардал үнээр хатаархмаар бага. Бүр ингэ суманд амьдардаг. Тэгээ сард гардаг зардал нь маш бага зардалтай. Маш бага зардлаар амьдарч чаддаг учраас тэр хүн санхүү хэрэгчлөөнд илүү төдөж хурдан хүрч байгаа гэдэг нь бодит амьдрал дээр батлагдаж байгаа байхгүй. Дараагийнх нь тэд цаг хугацаа ирчүүж хөрөнгө мөнгөө үр ашигтайгаар баялаг бүтээхэд ашигладаг. Биднэрт цаг хугацаа ирчүүж гэдэг юмнууд ингээд цаанаас олгогдож байгаа мөнгөтэй яг адилхан цаг, тэнцүү, энерги, тэнцүү, мөнгө гэдэг бүгдээрээ тэнцүү зүйлүүд нөөцүүд. Энэ нөөцийг
үр ашигтай баялаг бүтээхэд ашиглана гэдэг чинь юу хийж болох вэ? Би яаж орлогоо нэмэгдүүлэх вэ гэдэг ямар нэг юм хийгээ сууж байна гэсэн үг байна. А дэмий үргүй зарцуулна гэдэг нь юу гэсэн үг юм хэрэг үгдгийг өөртөө ямар ч хэрэггүй янз бүрийн контент үзээд явж явах ч юм уу тий. Өөртөө ямар ч хэрэггүй уулзалт, шоудалт ингээд үр ашиггүй зүйлд өөртөө таалагдахгүй багт ч нүггүй гэж хэлж чадахгүй ингээд байгаад тахч гэдэг юм тий. Эсвэл бусдад ингээд хамаг цаг хугацаа зориулждаг, үгүй гэж хэлж чаддаггүй, өөрийгөө хайрлж мэддэггүй ийм байдлыг бас санаа агуулж байна гэсэн үг. Харин долларын саятай хүмүүс бол цаг хугацаагаа хайрлан, эрч хүч энергиж хайрлан, хөрөнгө мөнгөө ч гэсэн үр ашигтай хайрладаг. Би одоо жишээлбэл эрч хүч гэдэг дээр өнөөдөр нэг ийм мэдрэмж мэдэрч байгаа. Би яг одоо Бали байрны хичээлээ ингээд хийхдээ Балигийн том моол руу ороод өмнө нь бол би дунд хүүгээ эзэн тахад хэр чинь 8 жилийн өмнө Америкт нэг хэсэг хугацаанд байсан байхгүй. Тэр үед би моолор хэсэг үнэхээр дуртай байсан. Хөлнийхээ тавхаг эргэтл явдаг байсан. Хэдэн өдөр чинь явдаг байсан. Тэрнийг нэг багхан мөнгөтэй ижил юу ч хайгаад байгаа мэдэхгүй. Яг юу хэрэгтэй юм бөө мэд яваа л гэсэн. Нэг их мөнгөгүй гэсэн мөртлөө өдөр чинь ингээ яваад маш их ядардаг гэсэн санаж байгаа байхгүй. Тэгээд одоо ирч хүчээ тэгж хийх гамгүй зардаг гэсэн үг байна. Гэтэл өнөөдөр би моол руу ороод нэг 20 минут 30 минут болох үед би бүр гармаар санагдаж байгаа байхгүй. Тэр олон ирээлжилсэн олон юмнуудад ингээд ирч хүч маань ингээд шууд ингээд цэник маань доошоо унж байгааг мэдэр. За болио би зүгээр өрөөнд ороод хамрыг надад ямар шаардлагагүй би энэ бүх лангуунуудаар ингээд яваад ямар ч хэрэггүй угаас авахгүй юм чинь шаардлагагүй юм чинь хэрэгтэй бодож ирсэн юм да гэж хараад авчиж за гарыг. Тэгээд орж ирж амарсан байхгүй. Тэгэхээр ирч хүчээ маш гамж эхэлдэг. Мөнгө гамнаад эхлэхээр ирч хүчээ хүн гамж эхэлдэг. Цаг хугацаа гамнаж эхэлдэг. Хэрэгтэй хэрэггүй зүйл ерөөсөө цагаа зарцуулах ямар сонирхолтой болж эхэлдэг. Санхүүгийн бие даасан байдал нь нийгэмд өндөр байр суурьтай харагдахаас илүү чухал гэдэг тэтдэгдэг. За энэ үнэхээр гоё зүйл. Хүмүүс одоо жишээлбэл ямар нэгэн шийдвэр санхүүгийн шийдвэр гаргахдаа бусад хүн юу гэх юм бэ гэж аягүй санаа зовдөг байхгүй юу? Хүмүүс намайг муу хэлнэ штэ. Одоо юу гэдгийг одоо Монгол дээр жишээ авах юм бол цагаан сар боллоо би гоё дээл өмсөх ёстой. Тэгэхгүй бол болохгүй хүн муу хэлнэ гэдэг ч юм уу тий. Бусдад харагдах нь илүү чухал. Тэгэхээр тэр санхүүгийн байдлаа одоо аппликейшнээс зээл авч байгаа ч юм уу, санхүүгийн байдлаа нурааж байгаа, хадгалсан мөнгө гаргаж авч байгаа гэсэн за тэр хамаагүй бусдад л харагдчихвэл гэдэг тэр энэ сэтгэл зүгс байхгүй. Тэгэхээр долларын саятан болёо гэж бодох юм бол тэр хүн намайг юу гэж бодох нь юу ч хамаагүй болно. Яасан ч хамаагүй ерөөсөө падлиггүй хамгийн гол нь миний санхүү. Хамгийн гол миний санхүүгээр өчлөө миний зөвлөж байгаа хөрөнгө номер 1-т бичээд энэ нь чухал энэ мэдчих хэвээр. Тэр хүн намайг муу хэлнэ үү? Өөстө нэрээ царай алдсан байлаа штэ. Тэ өнгө цэсгүй явж илээ гэж хэлнэ үү яана вэ? Ерөөсөө огт хамаагүй болж эхэлдэг. Тэд насанд хүрснээс хойш эцэг эхээсээ мөнгө авч байгаагүй юм байна. Тэгэхээр мөнгө олно гэдгийг өөрийн хариуцлага гэдэг хүлээж авсан. За би насанд хүрсэн л би өөрөө мөнгө олно гэж ажил хөрлөө гэдэг ингэж явах нь их чухал сэтгэл зуур чадвар байх нь. Тэдний насанд хүрсэн хүүхдүүд эдийн засгийн хувьд бие даасан байдаг гэж юм. Тэгэхээр том болчиход байхад нь хүүхдэд хижихгүй байх нь тий хүүхдүүдэд аль багаас нь мөнгө олох талаар зааж сургаж хэлж тэгээд насанд хүрэх үед нь за одоо ч өөрийгөө даагаарай гэж юм одоо хариуцахгүй шүү гэдэг итгэлийн өгдөг хариуцлага шилжүүлдэг. Би энэ дээр нэг жишээ надад санагдаж байгаа байхгүй юу? Миний нэг ах эгч хоёрын жишээ надад шууд санагдсан. Тэр хоёр маань болохоор Монголын ийм том компанид захирлууд хийдэг гайхалтай ухаантай хүмүүс байдаг. Тэгсэн чинь хүүхдүүдээ 4 хүүхдтэй хүүхдүүдээ 16 нас хүрэхэд нь тусдан гаргадаг гэж ярьжсэн. 16 нас хүрэхэд нь болохоор хамгийн түрүүнд ажлын байрыг нь олгоод өгчт юм лээ. Жишээлбэл нэг найзынхаа ресторанд угаагчаар ч юм уу бэлтгэгчээр ажилд оролдог ч юм ингээд ажлын байр цалинтай залгуулж өгдөг. Тэгээд өөрсөнд нь за одоо ингээд байраа түрээслээд өөрснөө бие дагаад амьдрах гэд бие даалгадаг байгаа байхгүй. Хүүхдүүд 16 наснд нь тусдаа гарахын давуу тал нь юу байсан бэ гэхээр одоо ингээд насанд хүрсэн 20 настай дөнгөж 30 хүрч байгаа хүүхдүүд нь маш том бизнесийн эзэд болчихсон. Бие даачсан, өөртөө ихтэй маш гоё тийм хүүхдүүдийг бий болгоод юм бэлээ. Тэгээд бид нэр ах их жархан түүхийг туршлагыг сонсоод ухаалаг шийдвэр байна. Бас их зоригтой шийдвэр байна. Гэтэл заримдаа хүүхдүүдээ бүр ингээд 30 40 нас хүртэл хийжих тохиолдол бас байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас ийм ялгаа байдаг байх нэ. Тэр хүнтэй хүмүүс тэд зах зээлийн боломжийг сайн олж хардаг. Тэгэхээр зах зээл дээр ямар боломж гарч ийн, яаж ийн гэдэг дээр мэдээлэлтэй, сонирхолтой ханддаг байх нэ. Тэд зөв ажил мэргэжил сонгодог. Зөв ажил мэргэжил гэдэг нь яг өөрийнхөө дуртай зүйлийг бас хэлж байгаа, чаддаг зүйл гэдгийг хэлж байгаа, бас бусдад маш их хэрэгтэй зүйл, сайн орлого олж чадхаар зүйл гэдэг зөв ажил мэргэжил гэдэг үгний цаана чухал үзүүлэлтүүд бас нуугдж байгаа. Тэгэхээр ийм 7 хүчин зүйлийг гаргаж ирсэн сонирхолтой байгааз тэгвэл долларын сайтан болоход эдгээр зүйлийг би өөрийнхөө амьдрал дээр хэрэгжүүлдэг байх хэрэгтэй нэ гэд. Одоо нэг тоо бодож үзье бүгдээрээ. Баян хэсгээ тооцож үзье. За би баян уу, баян биш үү гэдгээ тооцох байна тий. Тэгэхээр энэ томьёон дээр болохоор та өөрийнхөө насыг өнгөрсөн жилийн татврын өмнөх орлогоороо үржүүлээд өнгөрсөн жилийн орлого гэдээ бодчих болно. Татврын өмнөх гэхээр яг татвартайгаа нийлээ тий гар дээр ингээд тооцогдсон тэд гэж тооцогдож байгаа тэр дүнг үржүүлээд тэгээд тэр гарсан дүнгээ 10 хувиахаар нэг дүн гарч ирнэ.
За миний хувьд би одоо өөр их төр бодоод үзээ л дээ тийм. Миний 4 жилийн орлого болоод би нэг 120 сая гэж бодож байна. Тэгээд би 39-оор үржүүлэхэд 4.6 тэрбум, хуваах нь 10 468 сая төгрөг. За тэгэхээр энэ гарч ирж байгаа тоо ямар учиртай тоо вэ гэхээр хариу нь энэ нь надад байвал зохих цэвэр хөрөнгийн дүн орж ирж байгаа гэсэн. Энэ цэвэр хөрөнгө гэдэг дээр бол хадгаламж, хөрөнгөрүүлэлт, бонд, хувьцаа, үйл хөдлөх, унжаага машины дүн гэдэг ингэ орж ирнэ. Гэтэл надад 468 сая төгрөгийн хөрөнгө байна уу гэвэл би байраа тооцохгүйгээр ингээ харах юм бол надад байхгүй. Энэ дүнгээс маш бага дүн би одоо цуглуулж эхэлж байгаа дүнж 2 жилийн өмнөөс хөрөнгөрүүлэлт хийж эхлээд энэ дүнд хүрэх болоог байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ та энэ дүнг хураасан байх юм бол та их хөрөнгөлөгч буюу онцноо авч ийна гэсэн үг байхгүй. Та баян хүн бахны та яг зөв явж ийна гэсэн үг. Харин хураагаагүй одоо бага бол бага хөрөнгөлөгч буюу маш их үрдэг хүн гэсэн үг байна. Тэгэхээр энэ дүнг хангалттай хураахаар байсан байна. Гэхдээ хураагаагүй байх нэ гэсэн үг санхүүд л та тэгж анхаараагүй байх нэ. Мөнгийг бага хураадаг юм байна. Тэгээд их үрдэг юм байна гэдэг ийм хариу орчиж байгаа байхгүй. Тэгэхээр би баян байна уу? Би баян биш үү гэдгийг хараад нөгөө талдаа одоо зорилго нь гараад ирж штэ тий. За би ийм дүнд хүрэх хэрэгтэй байх нь байна. Хүрээгүй явж явах нь байна. Мэдчихлээ. Тамир гоё юм бэ баярлаа. За тэгвэл энэ дүнд рүү явъя гэдэг. Тэр шийдвэр гаргах нь наа гэсэн энэ тамиг тооцож үзээрэй. Одоо ингээд хичээлхийн төгсгөлд баян амьдрал гэдгийг дахиад нэг өөрийнхөө дахиад нэг тодорхойлоорой. Хичээл эхлэхэд нэг бодож исэн толгойд бодож исэн зураглал байгаа шүү дээ. Харин одоо баян амьдралыг та юу гэж бодож байна? Маш их тансаглал танд хэрэгтэй юу эсвэл гоё азаргалтай тайван яг өөртөө тохирсон гоё минимал байдлыг та сонгож болно. Үгүй тансаглалаа сонгож болно тий. Эвг сонгох нь таны сонголт. Буруу зөв хариулт гэж байхгүй бүгдээрээ зөв хариулт. Дээрэс нь хувийн санхүү гэдэг маш өвөрмөц зүйл учраас өвөрмөц юм хувийн шинж чанартай зүйл учраас хүн болгоны хувьд хариулт өөр байх боломжтой байдаг. Зарим хүний хувьд бэлэн мөнгөө ингээд гоё бэлнээр нь аваад сайхан эрзэмэр боогоод тутамд хийд юм уу? Стефен дотор бэлэн мөнгнүүд өрөөд хадгалах. Энэ нь зөв байна. Зарим хүний хувьд алт болгоод хадгалах. Алтан голд мантрээр ингээд алт болгоод хадгалах нь зөв байна. Зарим хүний хувьд юу бэлэн мөнгө хадгалах вэ? Инфляцид идэгдэн шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Боонд болгоно, хувьцаа болгоно, хадгаламж болгоно, бизнес рүү хөрөнгөрүүлдэг. Ингээд хүн болгоны хувьд мөнгийг харах өнцөг, өөрийн гаргаж ирэх тактик, стратеги өөр байдаг. Тэр хүндээ зөв байдаг. Хүн болгоны туулсан бага насны амьдрал, үзэж харсан туршлага, мэдрэмжүүд өөр байдаг учраас мөнгө санхүү дээр яг цорын ганц хариулт гэж байхгүйгээр өөр байдаг. Тийм учраас та яг өөрийнхөө хувийн санхүүгийн стратеги, санхүүгийн өргөжлөлд хүрэх тэр зураглал, газрын зураг гаргаж ирэхийн тулд өөрөө сурах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Өөрөө сураад яг өөртөө зөв гэдэг тэр хариултуудаа гаргаж ирээд тэрбэрч клуб дотор хоорондоо ярилцаа тэрний талаар хэлээс алцаад явах нь наа гэсэн үг. Өнөөдрийн хичээл нь таалагдсан уу? Хичээлийн талаар төрсэн мэдрэмжээ болон гэрийн даалгавар хийсэн зүйлүүдээ скуулийн community хэсгээр постоор оруулж нэгнтэйгээ хуваалцаж өгөөрэй. Тэгээд хамгийн гол нь төгсгөлийг нь эхлээд харахаар буюу ямар нэгэн зүйл рүү аялал руу ингээ орохоос өмнө яг хаана очих гээд байгаа баян болно гэж юу гэсэн үг юм? Миний хувьд юу гэсэн үг юм гэдгийг тодорхойлчаад хэдүүл энэ аялал руугаа гарыг эргээ харахад анх би яг баян амьдралыг ингэж тодорхойлжсэн байхгүй юу? Би өрөө дарах гэж яг бичижсэн. Би яг энийг биелүүлэх гэж бичижсэн. Би хүүхдүүдэд гоё хувийн сургалт өгөх гэж бичижсэн. Би тэрийг биелүүлсэн байна гэд эргээд хардаг ч юм. Би баян амьдралыг бүтээсэн байна шүү дээ. Гэдэг тэр өөрөөрөө бахархах мөч тэр нэг л өдөр ирэх юм аа. Тэгэхээр тхийн тул бид нар хаана хүрэх гэж байгаа, ямар оргил дээр гарах гэж байгаа эхлээд тодорхойлох хэрэгтэй байгаа шүү. Тэгээд дараагийн хичээлүүд нь сонирхолтой байх болно. Өнөөдрийн хичээл таалагдсан гэж найдаж байна. Дараагийн хичээлээр уулзцаа. Баяр баяртай.